Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Та юуны талаар бодож байгаагаа бодоод үзээрэй. Та Бурхны үгэнд хэлснээс өөр зүйл бодож байгаа бол энэ худал хуурмаг бодлоо хайж үннээр орлоо. Үннээр үнэн зөвхөн биднийг худал хуурмагаас хамгаалах цорын ганц зүйл юм. Цорын ганц зүйл. Би Библийг 40 гаруй жил судалж байгаа бөгөөд анх судалж эхлэхэд минь Бурхан хэсэг ишлэлүүдийг надад харуулсан. Энэ нь Иохан 8:31-ээс 32. Үргэлжлүүлэхийг хүсвэл бүгдээрээ үргэлжлүүлэх гэж хэлээрэй. Миний үгээр миний дагалдагчид болсноор та нар үннийг олж мэдэх бөгөөд үнэн та нарыг чөлөөлнө. Амен. Та үгийг үргэлжлүүлэн судлах гэдгийг нэг удаа уншаад, доогуур нь зураад тэгэд болчихно гэж бодож болохгүй. Үргэлжлүүлэн гэдэг нь та уншаад, сураад орхих биш. Бас үргэлжлүүлэн үйлдэж, амьдралдаа хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Зөвхөн үгийг уншсанаар та чөлөөлөгдөхгүй. Харин үйлдэснээрээ та чөлөөлөгдөнө. Миний хэлснийг сонсоод бусдыг уучлана гэж ярих нь амархан. Гэхдээ дургүй хүнтэйгээ таарлахаараа таны гидсчээ эвгүрхэх л болно. Хэн зүйлийг мэдрэхээрээ та зөвхөн үйлдэл чөлөөлнө гэдгийг ойлгох болно. Та Бурхны хүсснийг хиймээр байвч би махбод тань үгүй хийхгүй гэж хашгирч байгаа юм шиг л байдаг. Тийм биз дээ. Иохан 1:14. Үг нь махбод болж бидний дунд оршин бид түүний алдар сууг үүссэн. Энэ нь эцгээс цорын ганц төрөгчийн алдар бөгөөд нэгүүлсэл ба үннээр дүүр юм. Бид нэгүслийн талаар ярьдаг. Бүгд л нэгүсэл дуртай. Яагаад гэвэл бид хүртэх ёсгүй боловч Бурхан бидэнд нэгүслээ өгдөг. Нэгүсэл нь үнэнтэй хамт ирсэн. Бид үннээр явж байвал бидний нэгүсэл заавал ирэх болно. Бурхан бидэнд үгээрээ дамжуулан үннийг хэлж өгсөн бөгөөд үүнийг дуулууртай дагснаар нэгүсэл бидэнд ирэх болно. Бид буруу зүйлийг хийсээр байх юм бол эвэл өгөгддөггүй. Энэ үнэхээр муу зүйл гэдгийг та нарт би хэлж өгөх болно. Би энэ түүхийг нэг эсвэл хоёр удаа илүү та нарт ярьж өгч байсан баг. Нэг хүн манай офис руу захиа бичсэн юм. Тэр хүн найрсгаар таны тусламж хэрэгтэй байна. Надад хэдэн найзууд байгаа. Тэд хууль бус зүйлс хийдэг боловч эвэлтэй байдаг. Тэгээд тэд Бурхны нэгүсэл тэдний дээр байгаа гэж ярьдаг. Тэд буруу зүйл хийдэг боловч үнэхээр тэднийг Бурхан ивээсэр байгаа нь харагддаг гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй энэ талаар та юу гэж бодож байна вэ гэж асуусан. Тэр үнэхээр ээлдэг болохоор шудраг хариултаа авах хэрэгтэй. Тэгэд би тэр эмэгтэй буруу биш боловч эхэнд орж ирсэн бодол минь энэ үнэхээр миний сонсч байсан хамгийн мулгуу асуулт байна да гэж бодсон. Магадгүй хууль бус зүйл хийгээд тэр нь амьдралд болоод иж болно. Та буруу зүйл хийж байхад муу нэгэн танд эн чинь болж байна гэсэн зүйлийг харуулж та энэтэй зогцоод байж байсан тохиолдол таны амьдралд байгаа юу? Гэвч ямар ч зүйлд хугацаа гэж бий. Тийм ээ, хугацаа бий. Ямар ч хүн буруу зүйл үргэлж хийгээд л Бурхны ивэлийг авсаар байна гэж байхгүй. Бурхан бол нэгүүлсэнгүй.
Паул хүртэл энийг хэлсэн. Тэрээр мэдлэгээр дутахад Христэд итгэгч хүмүүсийг авчиж байхад ч гэсэн Бурхан Эвесээр байсан гэж хэлсэн. Тэр Бурханы хүсэж байгаа зүйлийг хийж байна л гэж бодож байсан. Бид заримдаа буруугаач мэдээгүй байдаг. Бурхан тэр үед ч Эвелээ хайрласаар байдаг. Та Бурханы чуулганд ирэх болгондоо зурагтаар энэхүү хөтөлбөрийг үзэх юм уу? Онлайнаар сонсож, ном уншиж байхдаа үннийг сонссон бол хариуцлагатай гэдгийг олж харах хэрэгтэй. Тийм үү? Одоо бүгдээрээ 2 дугаар Коринт 14-5-ыг үзье. За би энийг дэш нь олгоё. Бүгдээрээ хамтдаа хараасаа гэж хүсэж байна. Энэ үнэхээр чухал ишлэл юм. Зэвсэг тулалдахын тулд бүгдээрээ би зэвсэгтэй гэж хэлээрэй. Бидний байлдааны зэвсэг нь дэлхийх бус. Өөр нэг орчуулга дээр бидний байлдааны зэвсэг нь мах бодийнх бусаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ энгийн зэвсэг биш байна. Үүнхээр гайхалтай хүчтэй зэвсэг байна. Энэ хэсгийг нүдэрээ харах боломжгүй. Яагад гэвэл та харах боломжгүй дайсантайгаа тулалдаж үйлчилж байгаа Бурханаа хүртэл бид хардггүй. Бүгд сүнслэг оршдог. Сүнслэг хаант улсад үйлчлэхэд амьдрал дээр бодитоор үр дүн нь сайн байдаг. Тиймээс сүнслэг хаанчлал үнэн бодит гэдэгт итгэх хэрэгтэй. Яг одоо энэ өрөөнд дүүрэн тэнгэр элчүүд байна. Есүс энэ хаваар алхаж байна. Бидний байлдааны зэвсэг нь мах бодийнх бус. Харин ялагдашгүйч ялж чадах Бурхны хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрлэгийг нурааж энд гарч байгаа цэцэрлэг гэж юу вэ? Цэцэрлэг гэдэг бол бидний этгээд байгаа худал хуурмаг юм. Энэ цэцэрлэг толгойд орсноор дайсантай нь таны толгойд гүн нүх ухан сууршиж худал хуурмага үнэн бодит болгодог. Бурхны мэдлэгийн эсрэг бас өгч аль бардамлыг устгаж энэ нь Бурхны хийдэг зүйл биш юм. Бидний бодол бүрийг Христийн дуулуурт олзолдог гэж хэлсэн. Тийм болохоор бид юу бодож байгаатай баг зэрэг анхаарлаа тавиад эхэлвэл ямар вэ? Ааш зантай муу байгаа үедээ мөн өөрийгөө өрөвдөж байхдаа юу бодож байгаагаа хараарай. Та сэтгэл гутралд орсон үедээ юу боддгоо хараарай. Заримдаа бид байгаа химийн урвалаас болдог бол зарим нь зүгээр л муухай бодлууд байдаг. Тийм гэж бодож байна уу? Та үнэхээр хачин байдаг нэгний хажууд байхдаа тэдний талаар юу бодож байгаадаа анхаарлаа хандуулаарай. Та ийм бодолтойгоор өдрийг өнгөрөөх гэж байгаа юм биш үсттэй? Та бүтэн 7 хоног иймэрхүү муу бодлуудыг бодсноор тэр хүнтэйгээ таарлахад сайн хандаж найзрахаг байж чадахгүй. Тийм ээ. Та магадгүй тэр хүндээ сайн үг хэлж болох ч биеийн хэл ярианы өнгөөрөө сайхан харагдах. Тиймээс юу бодож байгаадаа анхаарлаа хандуул. Та худал хуурмагийг бодож байгаа бол үнэн үг болох Бурхны үгээр та орлуулах хэрэгтэй юм. Тэр танд хүчийг өгнө. Та ад жаргалтай зүйлс бодож болно. Тийм ээ, чадна. Бид нар бүгд л нөхөр, найз, ээж аав гэдэл тэнэгэнтэй харилцаатай байдаг шүү дээ. Тэгээд тэр хүний тань хийсэн зүйлс л буруу байж таны дандаа уурыг хүргэж байдаг. Тэгээд та харсан бүхэн яагаад буруу байгаад байна гэж бодож эхэлдэг. Яагаад гэдгийг хэлж өгөх үү? Сайн харах юм бол тэдний зөв нь буруугаас их байгаа. Та өөрөө л зөвийг олж харахгүй. Харин буруу зүйл нь юу байна гэдэгт хэд их анхаарлаа хандуулад байна.
Та өөрийн бодож байгаа бодлоо хянаарай. Есүс Христэд дуулууртай байж зөвөр бод. Ром 12:2. Энэ үеийн явдалд нийцэлгүй. Ямар утгатай гэж бодож байна уу? Энэ дэлхий таныг жижиг хайрцагт битгий хийгээсэй гэсэн үг юм. Бид нэр хүлээн зөвшөөрөгдмөр байгаа бол энийг хий гэдэг. Та харин Бурханаар дотроос гадна хүртлээр өөрчлөлт шинжлэгдэх хэрэгтэй. Христэд итгэгчид зан авирыг програмчлчихсан хүмүүс биш шүү дээ. Христэд итгэгчид бол Есүст хайртай. Түүнд таалагдахын тулд хамаг анхаарлаа тавьж байгаа хүмүүс юм. Тэр таныг өөрчилдөг. Та өөрийгөө хэр зэрэг өөрчлөгдснөө хардаа, харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун. Би олон жилийн турш хүмүүс надад дургүй, надад дуртай хүн байхгүй гэж бодож ирсэн. Харин одоо Бурхан надад хайртай гэдгийг би мэднэ. Хэн надад дургүй вэ гэж бодохоос илүүтэй Бурхан надад хайртай гэж бодох дуртай болсон. Хэрэг надад дургүй хүн байгаа бол би энэ талаар боддоггүй болохоор юун талаар яриад байгааг тань ойлгохгүй байна. Оо Есүс минь заа. Сургаалт үгс 4:23. Зүрх юугаан урьдан хамгаал. Амийн булгүй түүнээс ундар юу. Зүрх болон оюун ухааныг энд өөрчлөөд хэлж болно. Сургаалт үгс 23:7. Сонирхолтой ишлэл. Би тайлбар Библийг олон жил хэрэглэсэн, одоо ч дуртай. Гэхдээ би NIV орчуулгыг ихэнх хүн хэрэглэдэг болохоор бас хэрэглэдэг юм. Тайлбар Библиэлд хүн зүрхэнд байгаагаа боддог. Зүрхэнд нь юу вэ? Түүнийг л хүснэ гэж хэлдэг. Хоёр өөр орчуулга өөрөөр зүйлс хэлж байгаа болохоор суугаад удахын сайн бодоод үзэх хэрэгтэй. Сургаалт үгс 23:7 дээр амьд Библиэлд тэд ямар үнэтэй болох болоо гэж үргэлж боддог. Эд оо гэж хэлдэг боловч яг үнэндээ тийм биш юм. Харин NIV орчуулган дээр тэрээр хоолой торох хялгас мэт агаад оо эд гэж тэр чамд хэлвч үнэндээ зүрхэн чамааг гээгээгүй байдаг гэж хэлсэн байдаг. Бас NIV доор нь тайлбар байдаг. Түүн дээр тэр юу бодож байна? Тийм л хүн гэсэн үг гэсэн байдаг. За тийм болохоор бүгдээрээ зүгээр л болсон түүхийг яриа. Би хин нэгнийг оройн хоолнд авч гараад тэгснээ тухтай байгаарай. Дуртай юм аваарай. Би төлчихнө гэж хэлж байгаа мөртлөө дотроо бодож байгаа нь үнэтэй өхрийн мах битгий захиалсан. $29 үнэтэй шүү дээ. Юу хэлээд байна гэхээр би тэдэнд хандаад тавтай хооллоор хүснээ эдэрэ гэж хэлж байгаа мөртлөө яг үнэндээ бол тийм биш байна л гэсэн үг юм. Зүрхэн дотроо юу бодож байна? Тэр чинь л үнэ юм. Тийм шүү. Тэгэхээр энэ тохиолдолд би өөртөө анхаарах хэрэгтэй болох нь юм. Хэдий удаан ингэж явах вэ? Эцэг алдар шиг. Хэн нэгэн таны эвэснийг хараад чиний өмнөөс би баяртай байна гэж хэлчихэд дотроо болохоор чамайг яагаад энийг хүртсэнийг мэдэхгүй л байш шүү. Би чамаас ч илүү сайн итгэвч чи биш энийг чи би хүртэх байсан юм гэж бодож байна гэсэн үг юм. Тэгэхээр дотроо юу бодож байна тэр чинь л та байх нь байна. Тийм биш гэж юу? Таны дотор юу вэ? Тэр зүрхнээс тань гарах болно. Ганхан цэнхэр хүрм өмсөд гоё эрдэнэс зөөчихсөн байгаа би бол жинхэнэ би биш юм. Жинхэнэ би миний зүрх сэтгэл дотор байгаа. Бурханд бол би энд байгаа нь чухал биш. Харин яагаад энд байгаа вэ гэдг нь чухал юм. Тийм ээ. Би одоо хангалттай сайн мэдсэн болохоор энд дүүрэн байгаа хүмүүсийн өмнө зогсоод та нар намайг харж байгаа болохоор сайхан харагдаж байгаа даа биш юм. Харин би одоо 76 настай боловч амьдралынхаа дуудлагын төлөө зүтгэн таны үйлчлэл тусалж энд байна шүү дээ. Тийм учраас би баяр хөөртэй таны өмнө зогсож байна. Та бүхэн мэднэ үү? Есүс Христ Бурхны Аав, Бурхан Аав, Есүс Христийн үгсээр Таны өмнө зогсож байна.
Юу хийж байгаа нь чухал биш. Харин яагаад хийж байгаа нь Бурханд чухал байдаг. Бид энд та бүгдийг цуглуулад ямар нэгэн үзүүлбэр үзүүлэхийг хүсээгүй гэдгийг хэлмээр байна. Харин бид Бурхан таны амьдралд ажиллаа хийхийг мэдэж байгаа учраас энд байна. Та Бурханы арга замаар хийхийг ихэнд тавьснаар та үнэхээр гайхалтай амьдралаар амьдрах болно. Амен. Миний итгэж байсан худал хуурмаг байгаа. Би аавда хүчирхийлүүлж байсан учраас өөрийгөө амьдралын доод түвшнийх гэж итгэж байсан. Тэгэд миний амьдрал хизээж дээрдэхгүй гэж боддог байсан. Би ийм л зүйл боддог байсан. Гэхдээ би заримдаа орой орондоо ороод унтах гээд хэвтэж байхдаа нэг л өдөр би гайхалтай сайхан амьдрах болно гэсэн бодол надад үргэлж орж ирдэг байсан. Би үнэхээр сайхан амьдрах болно гэж. Тийм шүү. Тэгэхээр хэн надад чи үргэлж иймэрхүү дорд амьдралаар амьдрна гэж хэлж байсан байх нь? Бас хэн надад чи сайхан гайхалтай амьдралаар амьдрах болно гэж хэлж байсан бэ? Бид хэнийг сонсох хэрэгтэй вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Тийм шүү. Би 9 настай байхдаа дахин төрсөн. Тийм болохоор үргэлж хайрладаг, сэрэмжлүүлдэг Бурхантай байснаа мэддэг байсан. Би ямар ч бурханлаг зүйл байхгүй орчинд үссэн боловч чуулганд явдаг. Хаяа очдог байсан хамаатнуудтайгаа нууцаар чуулганд очдог байсан. Би 9 настай байхдаа эндэр дээр гараад номлогчоос нь та намайг аварч болох уу гэж асуусан боловч хүчирхийлэл байсаар байсан. Хүчирхийлэл энэ 7 хоног, дараа 7 хоног, дараа 7 хоногт үргэлжилсээр л байсан. Гэхдээ би давж гарч чадсан. Яагаад гэвэл Бурхан надтай хамт байсан. Яагаад ийм зүйл болсныг би ойлгоогүй. Яагаад ээж минь ийм зүйл болохыг зөвшөөрч байсныг бас л ойлгоогүй. Заримдаа бид зарим зүйлийг яагаад зогсоож болдгүй болов гэж боддог. Гэхдээ л бидний итгэх зүйл бол Бурхан бол аврагч бөгөөд биднийг дахин барьж байгуулагч нэг юм. Сатаны биднийг шархлуулсан зүйлсийг тэр сайнаар өөрчлөх болно. Нэг хэсэг муу сүнс надад чи ашиглуулсан. Чиний амьдрал үргэлжил дорд байх болно гэж шивндэг байсан. Ийм бодлууд орж ирэх бүрд Бурхан надад нэг л өдөр чи гайхалтай амьдралтай болох болно гэж шивндэг байсан. Амен. Тийм болохоор би өнөөдөр та нэг л өдөр гайхалтай амьдралаар амьдрах болно гэж танд хэлмээр байна. Бурхан танд зориулсан гайхалтай том төлөвлөгөө байгаа бөгөөд та хараа итгэлийнхээ төлөө тулалдах хэрэгтэй. Муу нэгэн таны бодлыг хянахын эсрэг тэмцэж зогсох хэрэгтэй. Бас нэг худал хуурмагт би итгэдэг байсан. Надад тохиолдож байгаа бүх зүйлд би буруутай гэдэг байсан. Надад ямар нэг зүйл буруу байгаа учраас аав минь надтай ийхүү харьцаж байна гэж бодож байсан. Тэгэд Бурхан надад муу сүнс бол худалч гэдгийг ойлгуулсан бөгөөд ямар ч 6-7 настай хүүхэд том хүнийг буруу зүйл хийлгэхээр хүчирхийлэх байдалд хүрэхгүй гэдгийг ойлгосон юм. Миний сурсан зүйл бол би Христ дотор зөвхт болгогдсон байхад ямар ч гим нүгэл биш гэдгийг ойлгосон. Бурхан бүх зүйл бидний буруу гэдгийг бидэнд хэлэхийн тулд бидэнтэй харилцаатай болоогүй. Харин тэр чи миний хувьд зөвхт нэгэн гэж хэлдэг. Тийм шүү. Бид өөрсдөө буруу зүйл хийснийг мэддэг. Гэхдээ Бурхан биднийг хийхээс ч өмнө мэдсэн байдаг. Тэр таныг ямар байх нь хамаагүй хайрласаар байдаг. Бас нэг худал хуурмаг байна. Би сайн Христэд итгэж байхыг хичээж байгаа ч заавах ёстой. Бурхан надад дургүй гэсэн мэдрэмжтэй байдаг байсан. Бурхан надад уурлаж байгаа гэсэн доогуур үнэлэмжтэйгээр би хэдэн жил явсан.
Энэ нүүрэн дээр байгаа зүйлдээ ч дургүй байсан. Муу сүнс байнга надад буруутай гэсэн мэдрэмж төрүүлдэг байсан. Үргэлж надад тийм мэдрэмж өгдөг байсан. Чи энийг тэрийг хийгээгүй. Чи Библийг уншсан ч ойлгохгүй. Залбирсан чи зөв залбирдаггүй. Энд тэрч бас өөр л байна да. Харин одоо яасан гэж бодож байна уу? Би энэ бүх хэрэггүй мэдрэмж бодлоосоо чөлөөлөгдсөн. Би иймэрхүү буруутгалуудыг тоохоо байсан. Муу сүнс мэдээж бүр мөсөн явж чаддгүй. Гэхдээ та ийм зүйл сонсоод итгэхээ байлдаг учраас асуудал болохоо байсан. Амен. Энд байгаа хүн бүрт хэлмээр байна. Танд буруу хийсэн зүйлээс зөв хийсэн зүйл чинь хавьгүй их байгаа ш. Та сайн бодоод үзээрэй. Өглөө босох бүртээ эзэн минь би буруу зүйлээсээ илүү зөв зүйл их хийсэн. Гэхдээ та намайг илүү их засаж өөрчлөөрэй гэж хэлдэг байх хэрэгтэй. Дайсантай танаас холдоод өөр хинэгнийг хуурахаар оролдох болно. Өөр бас хэдэн худал хуурмаг зүйлсэд би бас итгэдэг байсан. Надад байгаа бүх асуудлууд, ялангуяа миний ааш зан хинэгний буруу гэж боддог байсан. Санал нийлж байгаа тэр хүнд баярлалаа. Миний буруу хийж байгаа бүх зүйл хүчирхийлэлд өртснөөс болсон. Шалтак хайж, буруутгах зүйл олох гэж хичээснээр үнэтэйгээ нүүр тул чөлөөлөгдөхөд саадуулдаг. Би хүчирхийлэлд өртөж байсан. Энэ нь намайг үнэхээр утгагүй амьдралтай болгосон юм. Гэхдээ би үннийг ойлгож, Бурхантай харилцаатай болсон. Тэгснээр тэр надад үннийг харуулж эхэлсэн. Би хүчирхийлэлд өртөж байснаа санах бүрт Бурхан надад иймэрхүү маягаар өөртөө шалтак тавьж байгаа байл гэж хэлсэн. Тийм шүү. Үнэхээр тийм. Ийм тийм зүйл гэдэл танд олон хэцүү муу зүйл тохиолдож байсан баг. Гэхдээ Бурхан өнгөрсөн зүйлсээ хайж март. Би чамд чин зүйлийг хийж өгнө. Чи надтай санал нийлэхгүй байгаа юм биш үсттэй гэж бидэнд хэлдэг байх нь шүү дээ. Та муу сүнс гэж хэмбэ гэдгийг судлах хэрэгтэй. Тэр таныг үзэн яддаг. Тэр бол худалч. Бодож байгаа зүйлдээ анхаарлаа сайн хандуул. Толгойдчин орж ирж байгаа зүйлс Бурхны үгтэй зөрчилдөж байгаа бол та амаа нээгээд үгүй. Үгүй. Сатан чи бол худалч гэж хэлэх хэрэгтэй. Тэгээд та Бурхны үгийг сайн судлаад Есүс шиг Бурхны үгээр түүнд хариу хэлэх хэрэгтэй. Ариун сүнс Есүсийг цүл рүү хөтөлж муу нэгэн түүнийг ууруу татдаг. Ариун сүнс түүнийг далайн эргийн амралтанд тавиачаагүй. Та дайсанд хин гэдгийг харуулж түүнийг хин гэдгийг мэдэж байгаагаа харуулах хэрэгтэй. Энэ тулаан бол таних биш харин Бурхных бөгөөд тэр таны төлөө тулалдах болно. Тиймээс одоо бүгдээрээ босоод Бурханд хүчтэйгээр талархал өргөцгөөе.